Бусдыг хайрлах үзэл ижигээ хайрлсан сэтгэлд үндэслэн бий болж төлөвшин тогтдог гэсэн оюун санаа Монголын ард түмний дотор хэдэн 100 жилийн турш таран төвж үе дамжин уламжлагдсан ирсэн байдаг. Энэхүү онцгой зан араншин зөвхөн Монгол хүнд байдаг шинж чанар боловч сүүлийн үед уламжлалт соёл зан заншлаасаа холдох хандлагатай болж байна. Барууны ардчлал эрх чөлөөний үзлийг энгийн амьдралд тусгаад авчихснаас зүрхний боловсрал орхигдож тархины боловсралыг илүүд үзэх болоод байгаа юм. Тархи бол ухаан бодол, харин зүрх бол хайр инрэл юм. Бид 26 жил үр хүүхдийнхээ тархины боловсралд анхаарч боловсралтай л болчихвол сайхан амьдрна гэсэн үзлээр хүүхдээ төлөвшүүлж байна. Гэтэл ганцхан тархи амьдралыг шийдэхгүй гэдгийг эрдэмтэй номтой хүмүүс олж хараад байна. Тархийг хөгжүүлэхэд хамаг цаг зав, хүч хөдөлмөр хөрөнгө мөнгөө зардагч эцэст нь хайр нэгүсэл байхгүй хатуу ширэн хүн болж өсөж байна. Ээж аавда эхнэр хүүхдтэйч асрал хүндэтгэлгүй хэдэн бор цаасаар амьдралыг харах хандлага нийгэмд бий болсоор л байна. Бид нар хүмүүсийн зүрхтэй, тархитай тийм ээ адуусаас ялгархын давуу шанар байна шүү дээ. Тэгэхээр энийгээ бид нар ашиглаж, энийгээ бид нар илүү ашиглаж, бие биенийгээ хайрлаж, илүү юмыг ухаж, мэдж, таньж, ингэж юмд зөвийг авч, бурууг нь хайж юм уу ингэж явдаг юм хаан бол яашгүй байх хэрэгтэй. За би бол зүрхийг илүү дэмжих дуртай, тархийг биш. Тархи гэдэг бол дандаа тийм мэдлэг тал руугаа тийм ээ. Одоо илүү тийм мундаг том одоо эрдэмтэн байж болно тийм ээ. Шинжлэх ухааны доктор хамгаалсан ч байдаг юм уу, эсвэл том ерөнхийлөгч, ерөнхий сайдч байдаг юм, том дараалал сэрэгч байдаг юм уу, эсвэл том доктор, профессорч байдаг юм уу тийм. Тэгсэн хэдий бол бас муу хүн байх магадлал их маш өндөр байдаг бас тийм ээ. Тэ. Тэгсэн тэр мэдлэг бол тэр болгон тэр одоо тийм хайрлах чадвар мэдлэгээр хайрладаг юм биш шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол тархины мэдлэг хөөцөлдөх юм бол энэ тал илүү болох юм шиг санагдав. Арай зүрхийн дагах юм бол одоо ямар сургуулаар нэг яваагүй тийм ээ. За эсвэл нэг улсын айхтар эзэмшээгүй мөртлөө нэг сайхан зөвлөгөн сэтгэлтэй, бусдыг гэсэн сэтгэлтэй, бус тусах юмсан сэтгэлтэй иймэрхүү хүмүүс хүртэл байж л байдаг тийм. Тэгээ энийг бол би зүрхний эрдэм гэж ойлгодог. Тархины зүрхний эрдэм гэдэг. Тэгээд зүрхний боловсрол гэдэг юм. Энэ бол хайрын боловсрол. Зүрхний эрдэм бол биеиндээ хуваалцах, биеийгээ ойлгох ийм боловсрол. Тэгээ энийг л илүү чухал үзэх хэрэгтэй байх гэж байна. Баг балчраас нь зүрхэнд нь инрэл хайр сайн сайхан бүхнийг хийж өг. Өсөх наснд нь сайхан хүмүүжүүлж, аливааг хайрлаж инэрдэг, нэмжин сэтгэлтэй, эцэг эхтэй хайртай, ах дүүсээ мэддэг, ард түмнээ хайрладаг, сайхан сэтгэлийг зүрхэнд нь бий болгоход л хамаг бүхнээ зориул. Харин үүний дараа тархинд нь ухаан хийхэд эрдэм болж хувирдаг байна. Боловсролын тогтолцоог бол бас гайхдаг. Одоо бол сургалтын энэ тогтолцоо бол дандаа нэг тийм эго төвтэй, бие төвтэй, тийм илүү мундаг байх, бусдынхаа дээр гарах гэсэн юм уу, ялгадаж одоо чадахгүй тийм ээ, бусд хүмүүсийн доор байх гэсэн утгатай ч юм уу. Тиймэрхүү магийн хандлага руу илүү хандаад ирэх юм бол буруу болоод ирнэ, амин жүцлэг болоод ирдэг. Харин яг жинхэнэ бие биенлүүгээ илүү доторлоо зөрөглөгөө орсон тийм ээ. Тэр хүн болгож өг төлөвшүүлж өгсөн. Тэр төрлийн сургалтууд бол маш чухал. Энэ бол шашин бол маш том үүрэгтэй гэж ёс сурталын ёс тууны үүрэгтэй гэж боддог тийм. Гол санаа нь бол хүүхдийг л тийм ээ хүнтэй сайхан мэдлдэг болгоё, уучлаарай гэж хэлждэг болгоё, тусдах сэтгэлтэй болгоё, хитрхийг зацарсан бас заримдаа төвлөрсөн болгоё, тэ зөв хоолдог болгоё, зөв хувцалдаг болгоё, тэ бас гэртээ ажлууд тусалдаг ёс зүйн маш том сургалт шүү дээ. Тэрнээс чи тийм ээ монгол хэлэндээ сайн байх хэвээр тоогоо хамгийн сайн бодож хэдэн тоо боддог байх хэвээр тэгээд тим дүн авах хэвээр гэдгээр үнэлээд байхаар зөвхөн тэргээр үнэлгээ яваад шүү дээ. Тэрнээс тийм ээ баярлалаа гэж хэлснийг үнэлдэг тийм сургалтын юу хаана байна вэ тийм байхгүй болох. Тэгээ энэ чинь зүрхний сургалт байхгүй юу? Зүрхийг төлөвшүүлэх Монгол уламжлал өнөө цагт алдагдсаар байгаа нь нийгэм тэр чигтээ хайраар дутахад хүргэж байна. Өнөөдөр бид тархийг илүүд үзсэн хандлага өөрчлөхгүй бол үр хүүхэд маань ийм л хүйтэн нийгэмд амьдрах болно. Нэг дагуулгыг авч үзэх юм бол хайрыг тойроод эргэлцсэн тийм асуудлууд л одоо их байдаг. Тэгэхээр би энэс юу гэж харж байна вэ гэхээр үнэхээр өнөөгийн нийгэмд бол бие биенийгээ хайрлахын тухай бол маш чухал зүйл байна гэж ингэж ойлгодог. Тэгээ ийм болохоор одоо тэр талаар илүү
хүмүүст тийм яаж биеиндээ хайрлах ёстой, яаж биеиндээ туслах ёстой гэдэг тэр хандлага дээр чиглэсэн тиймэрхүү маягийн нэвтрүүлгүүд байдаг юм уу, тиймэрхүү маягийн хандлагууд байдаг юм уу, тиймэрхүү өндөө нэлээд тийм юу гэж явмаар юм санагддаг байхгүй. Тэгэхгүй зарим хүмүүс мэдээлэлгүй сайн болоод юм уу, амьдралынхаа тэр орчноос болоод ч тэр юм уу, ингээ нэг тийм жоохон хатуу тийм нийгэм нөсгөөд бол хойч үе маань яах вэ тийм ээ. Ерөөсөө л ийм байх нь байна гэдэг маягаар л өссөн шүү дээ. Тэгэхэнд гэж яагаад бид яадаг ингэсэн маягаар өссөн шүү дээ. Тийм болохоор маш сайн зөв үлгэр дуурал үзүүлэх хэрэгтэй. Дамаа эцэг эхчүүд тийм ээ. Хүүхдүүдтэй болвол бидний зовлон юунаас үсээд байна гэхээр би гэсэн энэ үзлээс үүсдэг юм байна. Би гэсэн үзэл байхгүй болоход л бүх зовлон байхгүй болох юм байна. Зовгч байгаа цагт зовлон байдаг юм байна. Яагаад гэвэл тэр мэ шунагч эзэн байгаа цагт шунал байдаг юм байна. Шунал байгаа цагт тэжээс баян болж чаддаг юм байна. Уур байгаа цагт дандаа дайн дажин дуустдаг юм байна. Уур байхгүй болохоор хайнараа дүгэх юм байна. Хүүхдийг зөв үзэл сургаалаар хүмүүжүүлвэл 20 нас хүрэхэд цоочны хэрэггүй болно. Хүүхдийг өсөх насанд нь ажил хөдөлмөр эрдэм номд сургаж, нэгүсэл хайр инэрлийг төлөвшүүлэх учиртай. Өсөж дэрвэж яваа насанд нь юу ч хэлэхгүй, ямар ч сургалтгүй юм бол хошуу дэвсэж эрхлүүлж өсөгчхөд 17-18 нас хүрэхэд нь сая халгалдаг нь мунхаг хайрын илэрхийлэл. Монголчууд хайрын дотроо хална гаднаа гэлцдэг. Бага наснд нь жаахан шаардлага тавьж хүмүүжүүлвэл эдэр наснд нь сэтгэл амар амьдрахын эхлэл болох юм. Нийгмийн гол ноён нуруу төлөвшөөд ирвэл өсөх балчир насныхан дагаад төлөвшөх учиртай. Харин ихэнх хүмүүс өр хүүхдээ хүмүүжүүлэх цаг завгүйгээс болж хүүхдүүд хаягддаг хандлага байна. Монголын тэргүүн хамбын хэлсэн үгнээс энд иш татъя. Санаа сэтгэлээ өдөрт 100% мөнгөний төлөө зориуллаа гэхэд ядаж 30%-ийг нь хүүхэддээ зориулдаг байвал тэр хүүхэд ирээдүйд өөрийг нь сэв хийтэл аваад явах юм. Гэтэл 100% өөрийнхөө амьдралыг анхаарад хүүхдэд хаячихдаг явдал байна. Ядахтаа сургууль соёлд нь анхаардаггүй юмаа гэхэд хүнлэг сэтгэлийн талд бус мөнгө олох чиглэлд хүүхдэд ашиглаад ирэхээр өөрийнх нь амьдралч устдаж хүүхэд нь ч буруу зам руу явж байна. Тиймээс хичнээн цаг завгүй ядуу буурай явлаач оюун ухаан, боловсрал, мэдлэг, нэгүсэл, инэрл хайрын зарчмыг алдаж ерөөсөө болохгүй хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр ч таны мөрөөр хүүхэд тань гიშгэн гэдгийг бид мартах учиргүй. Би боддгийн хүүхдүүд бол маш чухал. Одоо яг нэг нийгэмд юу хэрэгтэй байна гэдэг нь хүүхдлүүд чиглэсэн юм маш хэрэгтэй. Насан турсан хүмүүс би ингээд хүмүүс яриа хийгээд явах насан турсан хүмүүс бол яаж яана гэдэг нь тэр хүний тогтсон зан ааш гэдэг юм уу тэр дадал зуршлыг өөрчлөхөд бол маш хэцүү байдаг. Одоо тэнд бол бясалгал хийж яж юм уу эсвэл хувь хүн нэлээд тийм итгэвч чармал гаргаж яж юм уу тэгж тэр хүн бол тэр зөв дадал суралцах тийм болцоод. Хүүхдүүд бол өөр хэрэгтэй. Хүүхдүүд бол жинхэнэ зан ааш нь тогтож байгаа. Тийм 6 нас хүртэл 12 нас хүртэл 15 нас хүртэл бол баг хүүхдийн бүх зан ааш тогтоод одоо гүйцэтгэг байгаа. Тэгэхээр энэ үед нь бид нар зөв дадлыг өгчих юм бол тэр хүний тухайн насан туршид нь бол санаас авах шаардлага байхгүй. Тэ далаалаа мэн хэлсэн үг байдаг шүү дээ. Тэ одоо байгаа хүүхдүүдийг ингээд зөв үзэл сургаалаар, бурхны ном сургаалаар хүмүүжүүлэх юм бол энэ хүүхдүүд 20 нас хүрэх юм бол цоож нь хэрэггүй болно гэж хэлсэн байдаг те. Маш гоё үг. Хинч юуч хулгай хийдэггүй бол тийм хинч юугаан цоожлох шаардлага байхгүй те. Хулгай хийдэг болохоор л юм цоожлдог шүү дээ те. Тийм болохоор энэ ёс зүйн талын энэ сургалтын хүүхдлүүд чиглэсэн юмыг маш их хийгээсэй гэж би боддог. Жишээлбэл бид нар гэхэд нэг ийм сургалтын хүүхдийн тийм нэгсэн дадал гэсэн тийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Манай төрийн бас байгууллага соёлоор гэвэл хүүхд төрийн бас байгууллага байдаг. Тэгээ энэ төрийн бас байгууллагын хүрээнд бол манайх 2-3 жил шахуугийн өмнө манай санаачлаад тийм ээ тийм зөв хүмүүжилтэй
зөв дадалтай тийм хүүхдээ 9 дадал эрүүл биетэй, саруул ухаантай, сайн санж нартай хүүхдээ нэр нь бол тийм нэртэй байгаа. Тэг хүүхдээ 9 дадал гэж тийм зүйл гаргаж ирсэн байна. За энийг гаргаж ирэхдээ яасан бэ гэхээр яг мэрэгжлийн нөгөө боловсролын хүмүүстэй сэтгэл судлаачтай ингээд нэлээд судалсны үндсэндээ эмч нартай тал бүрийн одоо эрүүл мэндийн салбарын хүмүүстэй нийлжиж гаргаж ирсэн байна. Тэгээ маш энгийн л байх хэрэгтэй юм байна лээ. Тэг зөвхөн хэцүү болохоор хэцүү юм байна л дээ. Тэгээ 9 дадал нь болохоор 9 дан бие хийсэл уруудыг тулгуурласан. Авас бурхны шинэ үзэл сургаал устанд орсон. Гэхдээ ямар нэгэн шашны агуулгасан байхгүй л. Жишээлбэл одоо яа тийм зөв хооллолт тийм ээ. Ингээд самбар хүртэл гаргаад ингээд 7 гарагтай, даваа мягмаас хол 7 гарагтай. Доошоо болохоор 9 дадлан шигсаацсан. Тэгээд Исмайлаар бөглөх байхгүй. Исмайлаар тийм. Тэгээд муу үнэлгээ байхгүй л дээ. Ногоон, шар улаан гэсэн үнэлгээ байгаа. Чадсан, оролцсон, хичээсэн гэдэг ч юм уу тийм. Тэгээд тэр 9 дадал нь болохоор зөв одоо хооллолт одоо өглөн гарч яваад юундаа яваад байдаг тийм ээ хичээлдээ яваад байдаг. За эсвэл чихэр жимсгнээр хооллох гээд байдаг ч байдаг юм те. Эхлээд тэргээр идчихээд хоол ундаа идэж өгдөг өөч байдаг юм те. Тэгээ зөв хооллоо, зөв хоол гэдэг нь. Тэгээ зөв хооллоод юм өглөн гараагүй бол нөгөө Исмайл очиод наахна шүү дээ те. Дараагийн зөв хувцлалт тийм ээ. Хэтэрхий гойж хангалах гач юм уу доороос нь дараа чи Монгол хүмүүс яг л одоо бөөрийн өвчтэй доороос хэтэрхий таарснаас болоод ингээл ийм байдал тоолны анги ингээл явж штэ те. Дараагийн зөв хөдлөөр амралт гэдэг юм уу те. Зөв хөдөлмөр амралт. Гэр бүлийн гишүүний хувьд л гэр орондоо туслах хэрэгтэй шүү дээ. Тэгээ гэр бүлийн гишүүн юм чинь чи ядаж хог хүртэл гаргаад асах хэрэгтэй байхгүй тий. Зөв хөдөлмөр бол байх хэрэгтэй юм аа тий. За дараагаар нь ингээд ном унших хэрэгтэй. Ер нь ном уншдаг хүмүүс одоо хэцүү болчих тий. Хүүхдүүд дандаа тоглох ч юм уу нэг тийм болцсон байна. Интернет юм болцсон байна. Тийм болохоор ном унших хэрэгтэй. Уншаад ойлгох хэрэгтэй тий. Тэр ч юм уу за мэдлэх, хүндлэх, талархах тийм ээ. Хоорондоо яаж мэдлдэг юм бэ? Яаж талархдаг юм бэ тий. Уучлах шил тий. За тэгээ худлаа хэлэхгүй байх. Ер нь амжилтанд хүрэх хамгийн гол чухал зүйл бол худлаа ярихгүй байх. Ер нь үннээрээ байх юм бол амжилтанд хүрч болно. Дамаа залуу хүүхдүүд одоо яаж амжилтанд хүрэх болж байгаа бол үннийг л дандаа сонгох тий. Үннээрээ явах юм бол хэзээ нэгэн зэгт дандаа ялдаг юм тий. Худлууд дандаа ялагддаг зүйл. Хэзээ нэгэн зэгт илэрдэг юм аа. За тэгээ бусдад тусалж явах хэрэгтэй. Анхаарлаа бас төвлөрүүлж сурах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ингээд 9-7 доош нь жагсаагаад тэгээд 7 гарагтай. Тэр нэг хүүхд жишээлбэл бүтэн сарын турш тэрийг бүглэх хэрэгтэй байхгүй. 4 ийм самбар өгдөнө гэсэн үг л дээ. Тэгээд тэрийг бүгэлж жишээлбэл хүүхдийг хэлдэг л дээ. Чи хүнтэй мэдлжээ. Хүнтэй мэдлэгт яаж мэдлэх хэрэгтэй? Нүдлөө харж мэдлж чана тий. Хүний нүдлэг бол харж чаддгүй ингээд нэг доошоо дэшаас нь улгаа ягцсан юм шиг юм хийцэн шиг юм болсон. Тэгээд талархаж баярлаа гэж хэлж чадахгүй байна. Хэлж сураа гэдэг ингээд хэлэнгүүт шууд тэр дрон сурчдаг байхгүй. Тэгэхээр яг бүтэн сарын туршид баярлаа гэж хэлсэн үү? Хэллээ. Очоод нөгөөх нь наагаараа минийхөө тий. Наалаа баярлаа. Маргааш хэллээ. Бүтэн хэллээ. Хамгийн сүүлд наав ээж үнэлгээтэй. Бүтэн сарын туршид баярлаа гэж хэлсэн хүүхэд бол баярлаа гэж хэлэх дадал сууч байгаа байхгүй юу тий. Тэгээ ийм ухаанаар бид нар нэг тийм хөтөлбөр гаргаж ирээд ингээд хэрэгжүүлээ ойролцоогоор бие багцаагаар нэг за 5000 маргаанд өгч байгаа бол 4500 орчим хүүхдүүдэд олон аймгийн хүүхдүүдэд янз янзын аймгийн хүүхдүүдэд бол нэг хөтөлбөр явуулсан байгаа. Гэхдээ миний бас лекцээс баримт самгуулалт ингээд явдаг. Тэгэхээр энэ бол нэг л яалтгүй нөгөө зөв дадлыг сууж энэ шин бол бас төрийн нөгөө боловсролын ажил байхгүй юу тийм бид нар зөв хүмүүжлийг зөв сургалтын хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо магадгүй боловсролын газар боловсролын яамч юм анхаарал тавиад одоо зөв хүүхдгээд хөтөлбөр аслна гэжсэн. Тэгэл тэр бид нар бас үзчихлээсэн л да бас жоохон шүлэгтэлтэй санагдсан тийм. Тэгээ бас амархан болоод энгийн тэгээд наснаасанд зогссон ч юм уу ингээд дахиад хөтөлбөр болгоод юм уу тэгээд зохион байгуулаад зөвхөн нэг хэдэн хүн тийм ингээд дүүш бүр төрийн бодлого хэмжээнд оруулаад ингээд тавиад ингэх юм бол мэдээж чинь цар хүрээнд бошил том болж олон хүмүүс хүрэн шүү дээ тий. Лам хүн бол нийгмийн сэтгэл зүйч. Өнөөгийн нийгэмд хүмүүс дандаа болохгүй бүтэхгүй сөрөг зүйлсийг их ярьдаг. Тэр хэрээрээ ч бухимдал их байна. Ингэж үргэлж болохгүй бүтэхгүй зүйл яриад байвал бид өөрсдөө л зовно. Харин нийгэмд сайн сайхан зүйл их байна.
энийг л олж харах ухаан хэрэгтэй. Зовлон зүтгүүрийг мартаж даван туулах сэтгэлийн хүч чадал олж авахт нь лам нарын үүрэг тэргүүн зэрэгт тавигдах ёстой. Өөрөөр хэлэх юм бол лам бол нийтийн сайн сайхны төлөө их болсон 6 зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө гэсэн зорилготой хүн. Энэ ч утгаараа лам хүн бол сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг сэтгэл зүйч байх ёстой юм. Хүн сэтгэлийн амьтан шүү дээ. Хүний нэг сайхан үхэлээд юм уу сайхан ингээд яхаар хүн эсрэгээл явждаг. Хүн ганц нэг муухай үхэл юм уу төр дөрөөл гундчдаг. Тийм сэтгэлд баян ингээд савчиж яадаг тийм амьтан шүү дээ. Тийм болохоор сэтгэл санаагаар ингээд унсан ч юм уу амьдралын зовлон зүтгүүр ингээд тохиолдоход зоргшоод ингээд бүдэрч унаад ч юм уу ингээд байгаа сөхтөөж байгаа юм ийм хүмүүс итгэл үнэмшил бол маш тийм хүч өгдөг зүйл шүү дээ. Тийм үед бид нар сүмэдтэй ханддаг тийм ээ ханддаг тийм. Гэхдээ тэр нь юуны тухай тийм бэ гэхээр нөгөөнөөс сэтгэл дотор ингээд нэг тийм зовлон бэрхшээл тохиолдонгууд түүний давд туулахын тухайд итгэл үнэмшлээр давд туулж хүч ирч авч байгаа шүү дээ. Ингээд ер нь лам хүн бол сэтгэл зүйч би ойлгодог л доо. Лам дээр бол зовлонгоо ярьж юм уу ингэж хүмүүс ирдэг. Тэгээд сэтгэл санааныхын дэмжлэг одоо сэтгэл санаанд одоо ямар нэгэн зөвлөгөө өгч байд юм уу. Ийм хөвөлд. Яагаад гэвэл лам хүн бол нэгэнт бурхны хуурга болж хамаг амьтны тусын тухайд гэж ингэж явж байгаа хүн бол тийм ээ энэ нийгэмд бол маш том одоо яг тийм 900% байдаг юм уу тийм ээ соён гэрүүлэх одоо гол манлайлан орох тийм хүн бол зайлшгүй хүн байхгүй юу. Мэдээж бид нар зүгээр нэг хүн хэлэх өөр лам хүн хэлэх өөр хүлээж авдаг байхгүй тийм. Зүгээр нэг байгаль бодцоод шинэ модын нас болохгүй тэгэхгүй ингээд тэгвэл ингээл заа ингээл юм хэмэгээр хатан лам хүн очоод болохгүй шүү наач нь л ус авдагтай шүү хэлгэнэн шүү тийм. Ингээд шүү гэвэл хүний оюун ухаан монголчуудын бүр гүнзгий орж чаддаг байхгүй тийм. Тэгээ энэ давуу талыг бид нар ашиглаад тийм ээ нийгмийн сэтгэл зүйд бол лам нар бол маш том одоо зөв дадлыг сургах ёс зүйн болоод тийм ээ соён гэрүүлэх хүмүүсэд одоо манлайлан оролцож байх хэрэгтэй одоо бистаг би бол энэ боддог. Тэр ч утгаараа би бас лекцээрээ хийгээд ингээд явдаг байгаа. Бусад ламрыг мэдэхгүй л дээ зүгээр мэдээж хангалтгүй байгаа гэдгийг бол хүн болгоно мэдэж байгаа бах тийм. Гэхдээ яг би бол боддгийн өөрийгөө л эхэлж хүн өөрчилж чадчихэж бусад хүмүүс дагаж өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгээ өөрөө өөрчлөж юм өөрөө чадахгүй байж бусдыг тэгэхгүй нэг гэх юм бол буруу. Би олон жилийн өмнө өөрөө нэг тэгж бодоод тэгээ өөрөөсөө эхлэе гэж ингэ бодсон. Тэгээ өөрийнхөө хэмжээнд ингээ яриа хийгээл ингээ явж байна. Тэгэхээр энэ маань бас зөв байгаа учраас дэмжигдээд гэх юм уу те. Одоо бас ламар дотор ч гэсэн ламар маань ингэх хэрэгтэй байна гэх тэр хандлага бас яах ламар зөндөө байна. Бас надаас хамааралгүйгээр өөрийнхөө хэмжээнд зөндөө олон аймагуудад бас ярьдаг, манлайлдаг ийм хөл амар зөндөө олон бас байгаа. Улам боловсрох, улам одоо хүмүүс төрөхтэй арга бол суралцах тийм шаардлагатай байж магадгүй л дээ, тийм бийжсэн зөндөө сурах шаардлагатай байгаа. Би бодож байна. За яг хангалтгүй байгаа гэдэг дээр бол би өдөрт санал нь ялж байна. Бурхны шашны өнөөдрийн байр суурь, лам нарын байр суурь бол нийгэмд үнэхээр тийм ээ хүмүүсийг одоо ингээ манлайлахад л жоохон тийм хосрогдож явж байгаа тал байгаа. Тийм болохоор лам нар маань бас чаг хичээх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч тийм ээ ерөнхийлөгчийн хангаар өргөхтөн тийм ээ Библиэлд гараан тавьж чадвар өгдөг юм. Яагаад шүүх хурал болонгууд тэр шүүхийн гэрч мэдүүлэг өгөхтөн Библиэлд тавьж чад би үннийг хэлнэ гэж амлалдаг юм тийм. Төр болвол хуулаараа юм уу нэмээ зохицуулж болно. Тэгэж болно, ингэж болохгүй хэм хэмжээ тогтоож болно. Тэгвэл сэтгэлийг болгож чадахгүй байхгүй юу? Яа тэгэж бодож болохгүй, тэгэж болохгүй гэдэг тийм бол байхгүй шүү дээ. Сэтгэлийг нэгтгэж барьж чадахгүй байхгүй юу? Нэгтгэж барьж чадах юм нь юу юм? Шашин л байхгүй юу? Тийм болохоор шашин бол улсад бол нийгэмд бол маш чухал үүрэгтэй байхгүй юу? Тийм ч болохоор тэр Обама тэн дээр гараан тавиад юу гэдэг нь. Ягаад шашин бол нэгтгэж хүмүүсийг зөв ёс зүйд тийм ээ зөв дадалд өөлийн үр байдгийн шүү. Ингэдэг энд сургажж нийгмийг хүмүүсийг ингэж зөв байлгах тэр нь хамгийн чухал байр суурьтай тийм зөв шүү дээ. Тэ. Гэтэл Монгол тийм баталцаа юу байхгүй зөв хайж чадах гэж байна шүү дээ. Энэ дуруу. Энэ бол хос ёс гэдэг байхгүй юу? Хос ёс. Хослуулах хэрэгтэй. Хослуулах хэрэгтэй. Шин маш том чухал нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх маш том чухал зүйл байхгүй юу? Тэ. Нийгмийн сайн сайхны төлөвшөлд шашны үүрэг асар их. Ямар шашин байх нь гол биш. Гагцхүү тэрхүү шашин нь зөв, үнний төлөө, нийгмийн сайн сайхны төлөө хариу нэгтгэхгүй байх нь чухал. Монголчууд эрт дээр үеэс Бурхны шашныг шүтэж дээдэлж ирсэн ард түмэн. Шашин төрийн хосолсон бодлоготой байсан түүхч бий.
Энэ ч утгаараа шашин нийгмийг зөөлөж, хүн ардын оюун санаа сэтгэлгээг гэгээрүүлж байх учиртай. За Монголын хүн амын одоо нийт хүн амыг харж үзэх юм бол шашин шүтдэг хүмүүсийн нэг ялгаа давж тийм ээ. Шашин шүтдэг итгэдэг хүмүүсийн нэг 85 орчим хувь нь бол одоо Бурхныг одоо шүтэж байна гэсэн тийм статистик судалгаа ярьд юм байлээ. Би сонсч байсан. Мэдээж монголчин бас нэг тийм өөр бас төвтэй онцлогтой тийм бас айн хүртэл байгаа шүү дээ тийм ээ. Тэр хүмүүс хүртэл ороод шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бол Монгол ялтгүй будын шинтэй бурхны уламжлалтай орон гэдэг нь бол гарцаагүй. 70 жилийн туршид бол үнэхээр ингэж өгөө хийж баг орон үндэсгүй алга болсон. Тэр олон зуун жилийн турш төлөвшж ирсэн тэр уламжлал маань бол. Гэхдээ одоо 90 оноос хойш дахин сэргэж байгаа байхгүй. 25 жил би 91 онд лам болсон тийм. Одоо хуучин байсан нөгөө өгчүүд настаачууд үүд байхгүй болсон. Харваг мөнгөсөг үзүүлээд ингэ явсан. Одоо тэр 29 оноос хойш лам болсон лам нар маань урд энтэгт сураад ч юм уу Монголдоо сур төгсөөд ч юм уу ингээд одоо залхаж эхэлж байна л да. Одоо товлоод үзэн гарч эхэлж байна л да. Бурхны шишний хувь шүү дээ тийм. Тийм болохоор бас энэ бас ирээдүйд бас илүү хөгжөөд Монгол зонголох шин хэвээрэл байх болов гэж бодож байна. Мэдээж Монголыг бол харахад л тийм ээ зүгээр нэг Иесус юм уу өөр шашнаар юм харахгүй Монгол ирсэн жуучд бол нөгөө нэг Монголын уламжлал сүм дуган тийм ээ одоо суврах шүтэн аваад авах ёс ч гэдэг юм одоо ингээл тийм ээ одоо тэр бүгдээр нь л Монголууд бол бас тодорхойлох ийм л зүйл шүү дээ гэдгийг бол би боддог. Энэгээр нь бол бушиж шашны би үүсгэж байгаа юм бол биш л дээ. Хүн болгон бол өөрийнхөө дуртай шашнаа одоо шүтэг бишрэх хэрэгтэй. Энэ бол таны сонголт байх хэрэгтэй. Энэ бол ямар нэгэн тулах юм уу, буруутгах юм уу тийм байхгүй. Буруутгах ганц шалтгаан байх үндэс нь юу юм бэ гэдгээр яг хайраар л шалгуур хийх хэрэгтэй л доо. Үнэхээр хайрлаж гэнэ үү? Үнэхээр хүний төлөө байна уу гэж тодорхойлсон шүү дээ. Тийм бол хамгийн чухал зүйл. Үнэхээр хүний төлөө байж чадж ивэл тийм ээ би одоо аль засныг одоо бас үнэхээр зүв байна гэж хэлэхэд одоо бас эхний шатнд бол болох юм аа. Тийм ээ бүр нарийн одоо хоосон ч нарын төвшингийн тэр бяцлагаач тийм мулс биш шүү дээ бид нар л тийм. Тэгж чадахгүй байгаа бол танд буруу байна. Тэгж чадахгүй. За зөвхөн ингээд нэг жоохон юм өгөөд ч юм уу ингээд нэгсэн төлөө одоо энд итг гэдэг ч юм уу ингээд нэг тийм хүний өсвөртэй худалж авах төдийдч байдаг юм уу. За эсвэл ингээд нэг хүний сэтгэлээр тоглоод юм уу энэ ямааслаа ингээд хэлгч ингэхгүй бол ингэн тийм ээ ингэдэхгүй бол ихсэн байна штэ гэдэг ч юм уу. Энэ маань нөгөө хүний төлөө биш цаана давхар нөгөө нэг эдийн засгийн болоо тийм ээ иймэрхүү хүний сэтгэлээр тоглосон иймэрхүү хандлагатай байгаа бүхэл зүйлстэй бол би буруу гэж үзнэ. Яагаад гэвэл хүний төлөө биш байна, хайрлахгүй байна, тий. Одоо лам хуургуудын шин лам хуургууч гэсэн бас тиймэрхүү асуудал зөндөө бас байгаа, тий. Өчигдөр надаас нэг хүн асууж байсан би ингээд ном уншаад ингэсэн бас сужиг буурсан. Тэгээ бүр ингээд ингээ очихоо ингээ болцсон ном уншуулах би болцсон. Тэр хүн маань ингээд ялгууртай харьцаадсан гэдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр би түрүүнд хэлсэн л дээ. Гэхдээ та тийм ээ нэг лам хүн тийм ээ тань тэгж хандсны төлөө бүхэл бүтэн өөрийнхөө итгэл үнэмшил тийм ээ бүхэл бүтэн уламжлалт тэр чигтээ хайдаг чинь бол таны сүсэг үнэхээр өчөөхөн байна шүү дээ. Тэр ламын буруу байна. Та шууд хэлээ л дээ. Тийм ээ та ингэж ингэжлээ шүү дээ. Миний энэ буруу шүү гэд хэлээ л дээ. Тэ. Зөвхөн тэр ламаар бүхэл бүтэн бурхны шашны тэр хүн бод сэтгэл хүн үслийг тэр чигтээ тэр хүнээр төлөөлүүлээд тэр хүн тэгсэн болохоор тэрийг нь үүсгэнэ гэдэг маань бол үнэхээр буруу байхгүй юу да. Тэгэхээр өнөөдөр бас номондоо юу хэлж байгааг мэдэхгүй байгаа хэрэг байхгүй да. Нэгсэн дошноо бас маш өчөөхөн байгаа итгэл үнэмшил байгаа хэлдэг байхгүй тий. Тийм болохоор хэлий харагдж байгаа шиг юм биш шүү хүмүүсээ тий. Магадгүй тэр зарим таны сэтгэл сүжгийг бууруулахаар тийм үйл гаргасан тийм ламар байхыг үүсэхгүй тийм ээ. Одоо тэр тэгвэл ламад ажил цаачил байхгүй байна. Төрөөс хяндаг оролцоо байхгүй байна. Хин дуртай нь үсээн госуулаад лам дээр өмсгөд лам болчихж байна. Тэгтэл тэр хүнээр тийм ээ одоо би үсээн госуулаад одоо өөр аймагт очиод Эрдэнэцгийн хувилгаан байна гэдэг зөндөө олон хүн дагаад явж байгаа байхгүй. Итгэл явж байгаа байхгүй. Ийм болцсон. Тэрийг хяндаг ямар нэгэн байгууллага байхгүй шүү дээ. Энэ урд хуцамсад болгоулж байгаа байхгүй тийм. Тийм нөхцөл байдалд бол бид нар яах ёстой вэ гэхээр тийм ээ. Жинхэнэ тэр бурхны номос сургаалыг гэдэг бас жоохон утгын таньж мэдээд садалаа багш мөрлөө тийм л юм ярьлаа шүү дээ. Тэгээд ийм шүүгээд тэгээд тэр лам өнөхөр зөв байна уу гэдгийг хараад тэгээд тий зөв байх юм болоо тэр өнөхөр сүчлэдэнд нь ягаад буруу байвал та буруу байна шүү ингэж ингэсэн шүү гэдэг ч юм уу тий инхэн зөв шүү гэдэг ч юм уу тиймэрхүү магадлал орох хэвээр ингэм болвол зөв болно. Нийгэм хөгжихийн хэрээр шашны номыг хүмүүст хүргэх арга хэлбэр дагаад өөрчлөгдөх ёстой. Хуучин хэм маягаараа шашны номыг илэрхийлэх нь мухар сүсгээр сүсэглэх хандлагыг бий болгож байгаа юм. Бидний дунд ажил үйлсээ бүтээхийн тулд
гандан орж ном уншуулчихвал боллоо гэсэн үзэл одоо хүртэл байсаар байна. Гэтэл жинхэнэ мөн чанартай шашны номоос хүмүүс ухаарл олж тайвширлыг авдаг байх нь. Монгол уншлагын бол хамгийн том төлөөлөл бол мэрэгэн гэгэн гэж том гэгэн байсан өвөр Монголд байсан. Тэр мэрэгэн гэгэн бол Монгол уншлагыг бол тийм ээ төвд уншлагаа бүгдээр ингээд монгол хэлээр орчуулахдаа яг ингээд шулгалж яг ингээд горимд оруулаад аяд ангийн өрөөнд зохиогоод бүх уншлах шүү дээ. Ингээд анхаачтын зөгчөн уншлах өдрөтний уншлах болоод сахиус гэдэг ч юм уу бүх ингээд уншлагуудыг бүгдээр ингээд тэмдэглэнд оруулаад тус бүрийнх нь аяыг нь тийм ээ ингээд тааруулаад бүрээ биш хөгж минь ингээд зохиолоод 300 жил хөгжүүлсэн тийм түүнийг дагаад багцаагаар баг нь 150 орчим тийм зөвхөн монгол уншлагатай хурал бол нэгдэж ингээд төгжээсэн тийм юм байна лээ. Тэгээд тэр бол бүдэр уламжлал ингээд бас үгүй болоо одоо бол нэг хийд нь бол байна. Тэн цөөхөн уншлага бол өвөр Монгол байж байна л да. За тэгтэл ялгаа байхгүй нөгөө нэг уншиж байгаа уншлага нь болохоор ялгаагүй монголоор уншиж байгаа ч ийм л байгаа л да. 10 зүгийн 3 цагийн хамаг түүнчлэн эрэг сэтийн би сэтгэл гурвын мөн чанар болгосон 8 төмөн 3000 номын зөвс гэдэг юм явж байгаа. Тэгэхээр бас ялгааг бол ойлгохгүй хандлага байгаа шүү дээ. За яг юу гэдэг нэ гэж өрөөлээд байна уу яагаад энэ ч гэдэг юм уу те. Тэгэхдээ энээсээ болдоор эннийхэн цааш бүр ахаад одоо нөгөө нэг бүр хүмүүстэй илүү жаахан бүр улам дүт толгоод тийм ээ тайлбарладаг ярьдаг. Одоо миний зорилго бол тэр ах. Миний лекц хийгээд байгаа энэ хандлага бол яг ийм хандлагууд би жоохон орлох нь зөв юм байна гэж боддог. Хүмүүс тийм яг нэг толгоолуудын хөтлөлөд өөрсдөө хэлээ те. Одоо юу гэдгийг хэрэг бусдын сайн сайхнаас ад тийм ээ баяр баясгалан мэдэрч чадвал хизээ таны жаргал дондорхгүй энэ хойдтойн цэнгэх болноо. Хэн намааг үгээр доромжлно, хэн намааг үүлээр гутаана, хэн намааг сэтгэлээр хорсгоно тэр бүхэн гэгэрэх болтугай гэдэг нэг соолууд яг ингээд оновчтой гоё тэмсгүүдийн төвөрлж аваач гэдэг юм уу те. Тэгээд нэг тодорхой нэг ууран дээр ч байдаг юм уу, тааргал дээр ч байдаг юм нэг тодорхой нэг юм дээр тэр номын ойлгож илээ. Тэгээд тайлбарлаа тийм ээ. Ингээд тэгээд энэ аялгаунд оруулаад, тарин уншуулад, ингээд аялгаунд оруулаад ингэж байгаа хэлбэр болвол илүү хүмүүст хүрнэ. Тэгээ энэ хандлага руу орох бол яалтгүй зөв сая далаагч бас харилцсан одоо хэдхэн мухраа өсгөлээд байна шүү тий. Дотор нь гарч байгаа учир шалтгааныг мэдээж таньж ингэж үсгэлэх нь хамгийн чухал шүү гэж одоо их сая хэллээ. Бурхан бодаач өөрөө бас тэгж хэлсэн байдаг. Тийм болохоор монголчуудыг бол одоо монголчуудыг би хэлээд байгаа. Энэ сүм хэд очиод өмөрөхтэй бурхантай битгий 8 яриараа. Тэгээ 8 хийж байгаа юм шиг битээ хандаарай тий. Хэрэг үнэхээр бурхантай 8 хийж болдог байсан бол би хамгийн түрүүнд лам болохгүй бизнесмен болох байлаа. Тэ хангалттай мөнгөтэй болоод очил л да. Тэгээд бурхантай ярьж чад хэдэн төгрөг байд энэ деваж нь тэ хэдэн төгрөг яг хэдэн саяын тэ тэр мөнгөөс болуулчих. Тэгээд өгчил л да тэ. Тэгээд явааш нь төрчил л да. 8 явал дээр шүү дээ. Тэ. Бурхан бол тийм биш байхгүй тэ. Бурхантай 8 энийг өгөөд тэрүүд нь ингэж гэдэг тийм хөдөлж авдаг тийм хөө 8-ны асуудал биш. Хэд орон бол тийм тайвширлыг авдаг. Хэд орон дээр очих юм болоо тэ ухаарлыг авдаг. Зөв замыг мэддэг тийм ээ төөрч яваагаа ойлгодог таньдаг хэд бол ер нь үйлчлэгээний байгууллага биш сургуулийн газар байх хэрэгтэй байхгүй хэд гаранд очиж байгаа хүмүүс л тийм ээ тэгээ үйлчлэгээ авах гэж биш харин тэндээс юм мэдэх гэж очих хэрэгтэй байхгүй таних гэж өөрийгөө мэдэх гэж таних гэж би ер нь юун дээр алдаад юм боруулаад бодоо юу хэлсэн наад өмдөрч юу шилжиж гэнэ үү тийм эн чинь шал өөр хандлага шүү дээ гэтэл бид нар тэрийг байхгүй зүгээр л тийм ээ нэг яа ачаал асуучаад ингээд ингэж зүгээр болгоод өгөөрэй гэдэг ч юм уу юм хүмүүс ингээд наймаа тэрүүгээр ханчаад байна гэдэг маань тийм маш сонин тийм зүйл байхгүй. Шашны газар бол хүнийг өөрийгөө олоход, бусдыг хайрлах ухаарлд суралцуулахад оршино. Хүмүүний заяаг олж төрсөн бидэнд буянаас өөр зүйл хийх эрх үгүй. Буян бол хайрыг бэлгэлж байгаа хэрэг юм. За буян гэдэг бол маш өргөн хэмжээтэй ойлголт. Буян гэхээр хүмүүс заавал ном уншуулах ч байдаг юм уу, маань унших ч байдаг юм уу, зур өгч байдаг юм уу, тэ. Бодтой хүн туслах ч байдаг юм. Ийм хүмүүс буян гэж ойлгоод тэр буян үнэхээр мөн л доо. Тэгтээ буян бол маш энгийн амтнаа ойлгох хэрэгтэй л. Бурхан багш хэлсэн байдаг. Аль болохоор буян үлдэж бусдад туслаж амьдраа гэж ингэ шамнартай хэлсэн байдаг, тэ. Тэгсэн нэг шав нь хэлсэн гэдэг. Багшаа гэж гараар гисэн. Яасан бэ гэдгсэн чинь одоо өгөх юм юу ч байхгүй, бусд туслах юм юу ч байхгүй, одоо өгөх юм юу ч байхгүй. Тэгээ одоо яаж буян үлдэх вэ би гэсэн. Тэгсэн чинь бодоо хэлдэг. Юу ярина вэ чи те? Бос тууныг сайхан харж хаач ийм сайхан нүдтэй байж ч те.
Тэ. Бослоод сайхан инээч гэж чи ийм цагаан стресстэй байж чи тэ. Чи ийм сайхан аюул хослол биетэй байж ажил хөдөлмөр хийгээд бослоод туслаач. Гэхдээ чамд ийм сайхан үг хэл яриа байхад чинь тэ. Хайр инрэл талархлын үгсээр бусдыг дайлаач гэж хэлсэн гэж тэ. Тэгэхээр яах нь зүгээр нь бослоораад нэг сайхан инээчгэд бусдад нэг сайхан үг хэлчихэд л буян болж байгаа. Цагаан сэтгэл төрүүлчихэд л буян болж байгаа. Чамд юу ч байхгүйсэн гэсэн чи буян гэж болж байгаа байхгүй тий. Маш энгийн зүйлс тий. Яг нь хайрыг л өгч байгаа байхгүй. Хайрыг бэлгэлж байгаа байхгүй тий. Ингээл юм бол энийг буян гэж үзнэ. Тэрнээс давхар заавал цаана ашиг сонирхол байхгүй шүү дээ тий. Жишээл бид нар юм өглөө ч юм уу ингээд туслаа ч юм уу тиймэрхүү болвол өглөө шүү дээ. Хараа биз та нар бол тиймэрхүү тэмдэгт толдог байлгүй дээ. Энэ дивиз болсоо тий. Энэ өглөө инглээ заа 6 даруулчих гэдэг ингээл юм уу ингээд яг энэ өгж байгаа хэлбэр мөн л дөө. Тэгтэл өгж байгаа юмны хурдуур заавал ингэж хийж ангарах гэж юм уу те. Ингээд ч юм уу чинь би шүү дээ гэдэг ингээд ч юм уу. Ингээд байгаа өглөг болуулж байгаа өчүүхэн л өглөг л дөө. Тэ өчүүхэн л өглөг л дөө. Хамгийн дээд тус бол нөгөө оюуны тус тийм ээ номын тус. Тэр л хамгийн тархилын юм хийх юм бол загас барж аргын зан гэдэг маш чухал юм шиг надад санагддаг. Тийм болохоор тийм чиглэлээр илүү үйл ажиллагаа явуулах нь зөв юм шиг санагдаад. Тамаа ламнаар энэ дээр бас илүү оролцоосоо гэж. Босож очны хүмүүс бол юм өгж байгаа. Тэгтээ тэр өгж байгаа юм болохоор бас зүгээр л ингээд нэг тийм материал зүйлсээрээ л ингэчээд нэг тийм хүмүүс яахгүй юм байна. Би ч хөгжлийн бэрхшээлтэй хэрэгтэй бас нэлээд хамтарч ажилладаг. Хараны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бас байгууллага би шилэн 3 жил авч явж байгаа. Таашаа харaan сум тэгэхэд одоо нэг даралт маралт групп гэх олон юутаар 700 хүн байдаг байхгүй. Тэгээ харааны бэрхшээлтэй хүмүүс бас байна. Сонслын бэрхшээлтэй бас 30 гаруй хүмүүс байна тий. Тэгээ эднэртэй би уулзаад уучраад ингээд одоо яг та зүйцхэн байгуулдаг гэхээр хамгийн чухал би 3 жил хамтаа явж байхад яг харж байгаа юм л та дотор нь юу хэрэгтэй гэдэг үгээд ингээд үзэхээр ерөөсөн тэд нар бол нийгэмшүүл хэрэгтэй байгаа. Тэгээ нийгэмшүүл хэрэгтэй. Жишээлбэл цаажилтаа хүмүүсүүд ингээд гэртэн байж байгаа монголчууд ч ингээд тэрийг нуучдаг. Тийм ээ. Одоо гадуур дагуулж явахаас ичдэг. Харуул хөөх гэж нэг хүмүүс айдаг. Тэгэл тэр хүүхдийн тавилан бол маш хүнд хэцүү. Тэгээ гэр бүлээр стресстэй тийм амьдардаг. Тийм хад сэтгэл зүйн зөвлөгөө өгж, сэтгэлийн дэм өгж ингээд. Тэгээ би зохион байгуулж ганцхан юм байгаа байхгүй юу? Сар болгон цуглуулаад зөвхөн өдрөлөг зохион байгуулдаг. Шинэ дуу заадаг, дуулдаг, бүжгэлдэг, тий. Зүгээр цуглуулдаг болоод тань дээр ингээд ирдэг ингээд болчихжээ. Юм өгөхгүй шүү дээ. Оюун санд маш шүү дээ. Тэгээд дууны уртхнаас бас гоё агуулгатай тийм дуугаар явна шүү дээ. Жишээлбэл айтай хүмүүс нь амьдрах сайхан шүү дээ. Яг хоо хараагүй байж болно, зохор байж болно дээ. Гэтэ амьд байх сайхан шүү дээ. Тэ гэдэг ч юм уу тэ. За ингээд бивэнийг хайрлаж гэдэг юм уу. Иймэрхүү маяг. Тэгээд тэнд дэрхтээ хүмүүс маань ингээд хоорондоо уулздаг, тэр лугаа яардаг болж юм тэ. Тэгээд ингээд цуглардаг, ингээд нийгэмшдэг иймэрхүү маягийн хандлагын тус бол нэлээд хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэрс материалууд бас юм өгөөд байгаа бол тохиолдол бол өсөл авахсдаггүй те тийм ээ одоо сая дорндоос би Улаанбаатараас хот руу ирэхэд наашаа дорнд руу ирэхэд натаа бас танаа энэ юм бас тийм их ажилтан намд сууж ирсэн тэр ярьж байгаа байхгүй над дээр ингээд ядуу ус хүйцэн бишэлтэй ятуу ингээд ирсэн юм аа гэсэн чинь ингэж ярьсан гэдэг одоо над нэг улсаас нэг гэр өгсөн юм байгаамаа гэсэн тэнд төлөх төлөө байдгүй тэ төлөнийг өгөөч гэдэг ингэж ирсэн тий. Нэгсэн тэгээд нойлын цасаа урт бэлдүүлэх гэдэг байгаа байхгүй юу. Тэ нэг бэлэмжлэсэлгээтэй нэг зүгээр ингээд байж байгаа өгдөг юм доо гэдэг нь бүртгүүлчих тэгээд амьдадаж болох юм байна да гэсэн тийм хандлагыг л ингээд бий болгох таа шүү дээ. Энэ бол буруу. Тэгвэл хүний нэг сайхан сэтгэл сонсоход болж байгаа байхгүй юу. Нэг зовлон дундсан яагаа байж гээд найзынхаа сэтгэл сонсоод яамаар байна гэдэг. Энэ сайхан зүгээр дуулалтаа сонсох нь өөрөө гоё юм шүү дээ. Надад тийм хүмүүсэндээ ирдэг л өндөр амьсгалтай ирдэг. Зүгээр би сонсдог байхгүй юу. 45 минут өртөө болоод тий. Тариадсан нэг шаргалтаал ирж байгаа. Цаг болсноо ёох сайхан болчлоо тий. Би шигийг зүгээр сонсож байгаа байхгүй. Зүгээр сонсоход хүртэл боён болж орчлоо байхгүй тий. Тэгэхээр энэ хандлагаар л буйныг ойлгох хэрэгтэй шүү. Хүүхэл ярианаас хүртэл тий. Зөвхөн уянгалгаар ярих юм байна. Хар ярих гэсэн ч юм уу юм хэмэхтэй бас зөөлөн ярих ч байдаг юм тий. Би сая танаа дорн аймагт бас тэр хөө гэдэг аялгад хөвөрөө гэж хэлсэн байгаа нэг өсөн дурсчээ. Тэр хүмүүст сэтгэл жоохон илүү буугаад ашигнаад санагдсан. Тийм болохоор яриа болгоны хаард хөөг нэмчихээ хүмүүсээ тий. Нэгсэн до морхон бош хайрал гэдэг гэж байгаа нь үг яриандаасаа хүртэл ингээл хөөгөр дамжуулж би бол хөөг хүртэл гэсэн авиалаа хүртэл авижхыг зорж байгаа юм. Тэрнээс хөөгөө шил бурхан багш шилээгүй шүү дээ тий. Зөв хайрал сайхан үг хэлж гэсэн болохоос тий. Тэр аялга тэр үед байсан ч юм уу ч юм мэдэхгүй шүү дээ тий. Би хүмүүс хэлдэг гадаад хүмүүс нэг гадаад одоо монголчууд надаас монголчууд плиз гэсэн үг байхгүй юм байна шүү дээ тий. Плиз тий. Хүмүүс асуух одоо яаж хэлэх вэ тэрийг одоо плиз гэсэн үг байхгүй гэсэн. Бага шүү дээ. Яг яасан нөгөө хөө вэ шүү дээ тий. Зөвхөн яриа болгоны хаард хөөгөө нэмчихэлдэ тий. Тэ. Ингээд юм уу тий. Ингээл эндээс л эхлэх байх үйл хөдлөл юунаас эхлэх хэвээр. Та нэгээ сонсоход зүгээр ингээд сонсоход одоо ингээд хөөх хэрэглэхгүй бол хатуу сонсогддог шүү дээ. Цаад гаваад өгдөө.
загнаад ч байгаа юм шиг, зандраад ч байгаа юм шиг. Чи одоо боол юм уу хаашаа тий. Цаад хүн чи хаа юм уу хаашаа тий. Намаа захирдаг одоо хинбэ зардаг одоо хинбэ би зарсан юм уу хаашаа тий. А гэтэл хөөх хэргэлчих юм бол бүгд хэргэлчих юм бол цаатгаа аваад өгдөөхөө. Гуугаад байгаа шиг болж байгаа. За авч өгсөн болохоос доо тий. Одоо чи хаан цаад хүн боол болчих юм шиг тий. Зүгээр зөвхөн хөө гэдэг агилга тэр чигтэн тэр уур амьсгалыг тэр чигтэн тэр хандлагыг өөрчилж байгаа байхгүй юу. Ингэж л энгийн зүйлсээс эхлэх хэрэгтэй байна. Бидний явчлан ганцхан шүү. Амьдралын дэлгэндээ тэрэн хажаараа. Амьдрал бол харагдаж байгаа хэлбэршгээ биш. Аз жаргалыг мэдэрч байгаагаараа үнцэнтэй. Зүрх тань хэдий хэмжээний хайр баясгалтай байна. Тэр хэрээр аз жаргал хэмжигдэх юм. Тиймээс та зүрхээ чагна. Зүрхээрээ амьдр. Амьдралын дэлгэндээ тэрэн хажаараа. Амьдралын дэлгэндээ тэрэн хажаараа. Амьдралын